Тэдний өдрөөс лайв. За сайн байцгаана уу та бүхэндээ. Америкийн нэгдсэн улсын шаардлагатаас мэдчилж байна. За багш нь өөрийнхөө сонгигээр болгож багш пэйж хуудсан дээр нийтлсэн ёсоор та бүхэндээ энэ 2026 оныхаа анхны сюрпризийг барихаар өнөөдөр гэдэг сюрпризээ зарлахаар болж байна. За тэгэхээр 2026 оны одоо анхны сюрприз юу ах юм болоо гэж. Тэгээ та бүхэн мэдж байгаа багш нь одоо өнгөрсөн хугацаанд их олон улс орнуудад явж судалгаа шинжилгээ хийгээд ном бүтээлийн ажлаар явж байгаа. За энэ явцдаа бас олон хүмүүсийг эмчлээд олон хүмүүс эрүүл энхийн жаргаланг бэлэглээд явж байгаа. За тэгвэл энэ дэлхий дээр тархан суугаа монголчуудаа зориулаад эрүүл мэндийн 3 өдрийн сургалтыг үн төлбөргүй орохоор болж байгаа. За энэхүү эрүүл мэндийн сургалт маань 2026 оны 1-р сарын 9, 10, 11 гэсэн энэ 3 өдөр дараалан Монгол улсын цагаар Улаанбаатар хотын цагаар арай 21 цагаас хийхэд болж байна. За энэхүү сургалт эрүүл мэндийн сургалтын дээр маань болвоос энэ хүний бие махбод хүний эрүүл мэндийн тухай за физик буюу бидний бие махбод за сэтгэл зүйгээс үүдэлтэй бие өвдөх. За 3 дугаарт нь болвоос далд ертөнцтэй холбоотой хүний бие өвдөх тухай гэж. За энэ 3 зүйлийн тухай та бүхэндээ тусгайлан, онцгойлон эрүүл мэндийн 3 өдрийн үн төлбөргүй сургалтыг явуулах гэж байна. За энэхүү сургалт маань таны эрүүл энхийг гэрэлтүүлнэ гэдэг тусгай чат групп нээсэн байж байгаа. Тэгээд энэхүү таны эрүүл энхийг гэрэлтүүлнэ гэдэг пэйж хуудсанд хараад лайк дараад таны эрүүл энхийг гэрэлтүүлнэ гэдэг чатанд нэгдээд та бүхэн маань холн зүүмээр хичээл маань орно сургалт маань. За зүүмийн линкийг авах боломжтой байж байгаа. За тэгэхээр ер нь бид нар өнгөрсөн хугацаанд та бүхэн мэднэ. Багш нь өнгөрсөн хугацаанд мянган хүмүүсийн астролог тооцооллыг гаргаж тухайн хүнийг амжилтанд хүргэж анхаарах, болгоомжлох, сэргийлэх, сэрэмжлэх, амжилтанд хүрэх, гайхалтай сайхан явах, ирээдүйн зам үр зүг чиглэл аливаа юм бүхнийг зааж хэлүүлж ирсэн. Тэгэхээр мөн энэ сургалтын дээр маань энэ астролог гэдэг зүйлээс улбаатаагаар ирнэ. Астролог дээр маань энэ хүмүүсийн ямар идэрхтний өвдөх, хэдийн үед өвдөх тухай бас тодорхойлогдож, зурагдаж, тооцогдож гарч ирж байдгийг. Тэгэхээр энэ бүх зүйлүүдийн тухай та бүхэндээ мэд хэлэхээр ярихаар байна. За тэгэхээр та бүхэн юу гэж ойлгох вэ гэхээр багш нь 1 сарын 9, 10, 11-ний өдрүүдийн Улаанбаатарын цагаар оройн 21 цагаас Америкийн нэгдсэн улсын Сиэтл хотын цагаар өглөөний 5 цагаас та бүхэндээ 3 өдөр дараалсан сургалт явуулахаар байна.
Тэгээ энэхүү сургалт маань бол үн төлбөргүй. Сургалтын дээр хүний бие махбодын тухай хэрхэн ажилладаг, хүний бие махбод юунаас болж өвддөг, өвчин эмгүүдийн тухай ярих өгүүлэх болно. За физик бие махбод буюу бидний биеийн хэрхэн өвддөг, юунаас холбоотой болж өвддөг тухай заагдах юм байна. Хүн хэрхэн сэтгэл зүгээр өвддөг вэ гэдэг тухай заана. За мөн хүнийг одоо өвдөхөд энэ далд ертөнцийн нөлөөлөл ямар байдгийг гэдгийг тухай заана. Мөн астролог тооцоолол буюу зурхаан зурлаг дээр энэ тухайн хүний ямар идэрхтэн өвдөх, хидий идэгрэх, ямар одоо цаашдаа хүндрэх хэсэг гэх тэр бүх зүйл тодорхойлогдож гарч ирж байдаг. Энэ тухай бас хичээл ингээд багтаж орж байгаа. Сая Солонгос улсад нэг хүн ер нь бид нар сүүлийн үед их харамсмаар зүйл их хүн ашиг байна. Өмнөх эрүүл мэндийн та бүхэн лайвууд маань үзсэн баг гэж бодож байна. Тэгэхээр энэ хүний бие махбод бол одоо өвдөх өвчний үндэс шалтгаан бол цөөхөн хэдхэн зүйл байдаг. Нян, вирус, бактери, мөөгөнцөр гэсэн үндсэн дөрвөн шивгчээс болж бид бүхэн өвддөг юм байна. Орчин нөхцлөөс хамаарч өвдөн. Бидний хувийн ариун цэврээс бас их хамаарна. За дээрэс нь биднэрт сэтгэл зүйн хамаардаг. Ингээ маш олон зүйлийн төс болж хүн өвддөг юм байна. За бас зарим нь удамшлалтай тийм ээ холбогдлолтойгоор гэд. Тэгвэл энэ бүх одоо энэ өвчин эмгээс хэрхэн одоо эрүүлжих, арилгах, эрүүл болгох, эрүүл энгийн жаргаланг олж авах ийм тухай сургалт явагдах гэж байна. Тэгээ та бүхэн маань үн төлбөргүй суралцах боломжтой шүү гэдгийг хэлье. Сүүлийн үед маш их энэ сая Солонгос улсад явж байхад нэг хүн ирж уулзсан. Юу вэ? Астролог тооцоолоо хэлсэн. Тэгээд тухайн хүнтэй ярьж хөрж байхад надад ингэж хэлсэн. Би өнгөрсөн жил савны авдартай гэж ажиллагдсан. Энэ мэдээгээ сонсоод би тэгээ зүхтаачихсан. Би дахиж имлэг очиагүй айж ийн гэж надад ярьсан. Сая Солонгос улсад астролог хэлгэж одоо надтай уулзчихсан хүн. Ийм зан гаргадаг, иймэрхүү байр байдалтай, иймэрхүү бодолтой хүмүүс бидний дотор маш их бий. За ингээд ажиглал хахад энэ шинэ жил боллоо. Хүн одоо баярлах, шинэ жилийн тэмдэглэх, шинэ оноо ажиглалтай гэр бүлээрээ анги хамт олон найз нөхөд ажлын хамт олондоо гарах нь бол сайхан зүйл явдал юм. Гисэн хэдий боловч бид бүхэн баяр болохоор өөрөө өөрсдөндөө маш их хэмжээний эрүүл мэндийн асуудлуудыг авчирж идэг. Тэр багш нь цагаан шинэ жилээс өмнө нь та бүхэндээ анхааруулгыг, сэрэмжлүүлгийг маш их өгж ийсэн. Ерөөсөө л одоо хүмүүсийн лайв, зураг, бичлэг харахад бүгдээрээ л энэ тэнд одоо сайхан шинэ жилээ тэмдэглээд явж байгаа дүүрэн бичлэг зураг байсан. Манай монголчууд юм бол. Гэтэл Америкийн нэгдсэн улсын Сиэтл, Америкийн нэгдсэн улсад багш нь 2024 оны шинэ жилээрч байсан. 25 оныхд ч байсан, 20 сая ч гэсэн байхад энэ улс орнууд ер нь ондоо тэмдэглэдэг юм байлээ. Ер нь дангаж Америк гэлтгөө өмнө нь тэр Таиландд байгаад ч гэдэг юм өөр улс оронд байхад шинэ жилээр бас нилээдгөө өөр улс орнуудад байсан. Тэднэр өөр шинэ жилийг тэмдэглэхдээ бол арай өөр байдлаар тэмдэглэдэг. Манайх бол одоо их өргөн дэлгэр тэмдэглэдэг. За энэ бол баяр тэмдэглээд байгаа нь бол яах вэ? Эрүүл мэндэд яг энэ мэд бид нар ерөөсөө хандаж авч чадахгүй байна. За Улаанбаатар хотод нэг хүн эмчлүүлсэн. Тэгээ тэр хүн манай таны эрүүл энхийг гэрэлтүүлнэ гэдэг үгээрээ манай эрүүл мэндийн төвдөр ирж эмчлүүлээд алдаг оног таслан байран алдаг оног нэг 7-8 өдөр эмчлүүлээд явчихж байгаа. Уг нь бол нэг курс 9 удаа. Байх ёстой байтал нэг алдаг оног таслаад эмчилгээний горим дүрм журам төрчөө яваад иддэг манайхан. Тэгээ гайгүй болж байгаа бох. Тэгээ сүүлд нь миний энэ одоо яаж байгаа бол гэж асуугаад. Би одоо хэр сайжирсан бол гэд. Тэгэхээр тэр бүх зүйл одоо эрүүл мэндийн
тэр шинжилгээгээр тодорхойлогдох зүйл л дээ. Тэгтэл одоо ингээ 9 хоног яг тууштай, төлбөртэй явчих чадахгүй. 7 өдөр алдаг оног дунд нь таслан байран арайхийн явсан. Өөрийнхөө эрүүл мэндэд ерөөсө цаг зав бид бүхэн гаргаж зарцуулж чадахгүй байна. Юм байна. Тэгээд бас нэг өмнө нь надад нэг хүн олж ирсэн. Тэр хүний ярьсан зүйлэл бүрх үнэхээр өрөвдмөр, үнэхээр имгэнэлтэй, эсвэл харамсмаар, халагламар зүйлийг ярьсан. Тэр юу вэ гэхээр зэрэг хотоодны хорт хавдартай болоод онцлогдсон. Хавдар судлалын үндэсний төв дээр хагалгаанд орох хэрэгтэй байсан. Гэтэл өөрөө миний харьж жилээ гэд хагалгаанд ороогүй. Нэг жил тойроод яваад гисэн. Би харьж жилдээ хагалгаанд орохгүй гэд. Тэгээд харьж жилээ өнгөрөөчгөөд эмнэлэгт явж очиод хавдар судлалын үндэсний төв дээр очиод үзүүлсэн чинь одоодных нь хорт хавдар эцсийн шатанд ороод найдлаггүй болцсон. Ямар ч аврал байхгүй. Хагалгаа мэс засал хийгээд тэр хүн эдгэрэх эвсэгдэх боломжтой цаг үеэ өнгөрөөч гисэн байсан. Тэгэд ийм хүн надад ирж бас уулзч л байсан. Одоо ингээ би үнэхээр харамсмаар одоо халагламар. Тэгэд өвгөн багшин зөндөө л хэлжсэн. Хавдартай хүмүүс бол ирээд их залууж чинь. Өмнө нь бол эрт дээр үед рак гэж ярьдаг байсан. Өмнө одоо бол ерөөсөө хорт хавдар. За одоо бол ерөөсөө 60 70 80 настай хүмүүс өвддөг байсан гэж ярьдаг байсан, үздэг, боддог байсан бол одоо өнөөдөр 50 нас, 40, 30 настай хүмүүс хавдар тусчаад ирж байна. Манай Улаанбаатар хот дэх эмнэлэг дээр дэлгэн эмчилгээний манд талаар хүмүүсээс ам дамжаал мэдцгээсэн байна л да. Тэгээд би ийм ч хорт хавдартайг нь ерөөсөө нэг 25 та залуу эмэгтэйч хорт хавдар тусчихсан ирэлий уулзж яах юм. 35 та хүн чирэл уулзж юм. 38 та хүн чирэл уулзж яах юм. За 40 50 та хүмүүс бол бас ирээл уулзж байгаа. Ингээд ер нь бид нар чинь урьдчилан сэргийлт гэдэг зүйл юмд анхаардаг юм биш үү дээ. Урьдчилан сэргийлт гэдэг зүйлийг байнга хэлгэж жилд 1-2 удаа эмчилгээ үзлэг шинжилгээний заавал орж явах хэрэгтэй юм байна. Жилд 2 удаа өөртөө мөнгө зарцуулаа. Тэгээд тэр Солонгост тэр савны ард тавдартай болчихсон хүн надад юу гэж ирсэн гэж өнгөрсөн жил би энд Солонгост байхдаа эмнэлэгт үзүүлсэн чинь хавар тавдартайгаа альцсан. Тэгээ би дахиж агаа очиагүй. Энд чинь нэг хитэн цаас хийж ягаад нэг байрны мөнгө хийчгээд нэг хитэн цаас хийж Монголд очиод тэгээ эмчилүүлнэ гэж. Гэхдээ тэгээд тэр тухайн хүний бие махбод одоо илэрчээд байгаа, онцлогдчиход байгаа энэ хавдар нь тэр хугацаанд нь хүлээгээ сууж яхах юм болов тэр хүн байрны мөнгө олохгүй, тэр хүн мөнгө олохгүй сууж яхах оронд нь бушуухан шиг л одоо уг нь миний бодлоор бол эмнэлэг бараадад эртхэн дээр нь эмчлүүлэх юм бол арай хөнгөн аргачлаар нь эмчлэгдэх боломж нөхцөл байдал баймаар юм. Одоо удахгүй бид бүхэн бас цагаан сар болно. Цагаан сар гэд бүгдээрээ даггүй одоо баг бүгдээрээ гэрийнхээ ямар тавилгыг солих уу гэртээ хаанаас доолбоо авч тавих уу хаанаас одоо ууц өвчүү авч чанах уу гэж бүгд оргорно хиндэ ямар гарын бэлэг өгөх вэ бэлгэлэх вэ гэж бодож сууцгааж байгаа. Гэтэл тэр цаана нь тэр тухайн хүн одоо үе мөчний өрөвсөл юм уу зүрх дэлсэх юм уу бөөр өрөвсөлтэй юм уу илэгний цирроз гэдэг юм уу ямар нэгэн өвчин юмгийг тэр бүх зүйл юм бүгдийг нь хоёрдугаарт ч биш. Монголчууд бид бүгд л ер нь эрүүл мэндийн бол хоёрдугаарт биш баг 99 дэх хүртэл тавиад ах шиг байна. Аливаа асуудлын 99 дэх хүртэл. Тийм ч учраас энэ хүмүүс энэ сүүлийн үе залуугаараа маш их эрт харвааг орхиж байна. Хүнд айхтраа өвчнүүдийг тусч байна. Тэгсэн хойно гадаадд өндөр үнэтэй эмчилгээнд явж байна. Гадаадд өндөр үнэтэй эмчилгээнд явж байна. Гадаадд бол сайн гэж ойлгодог юм шиг байгаа юм. Бас зарим хүмүүс нь. За тэгэхээр зэрэг одоо та бүхэндээ зориулаад багш нь ер нь эрүүл мэндийн цогц мэдлэг мэдээлэл өгье. Зөвлөгөө өгье гэж шийдээд энэ сургалтыг явуулж байгаамаа. Үн төлбөргүй. Тэгээ энэ сургалтын дээр мэн та нар ер нь хүний бие махбод одоо төрсөн үнэн, өвдөх үнэн, өгөх үнэн гэдэг энэ гурван их айхтар үнэн байна шүү дээ. Тэгэхээр зэрэг бид нар хизээ нэгэн цагт бид бүгдийн бие махбод өвдөх нь ойлгомжтой. Хизээ нэгэн цагт өвдөх нь ойлгомжтой. Яагаад гэвэл бид нар нийгмийн амьдрал донд амьдарч байхад
энэ аригн тойронд орчны хүмүүстэй бид нар ямар нэгэн байдлаар харилцаж нийтийн одоо гадуур хоолж байна. Гаднаас хоол хүнс авч байна. Гадуур нийтийн тээврийн унаагаар явж байна. За доор хаяад одоо агаараар амьсгалж байна хотын гэдэг юм уу. Ингээ ямар нэгэн байдлаар бид нар ийм бие махбодод бол энэ бие махбодод энэ өвчин эмгэг тусгай нөхцөл байдал одоо маш их зүйл орж ирж байгаа. Бид нар хэдийгээр дархлаагаа сайн байлгах, биеийн өвчин эсэргүүцэх чадвар маань өндөр байх боловч хизээ нэгэн цагт одоо тэр зүйл нь сулрахыг, алдагдахыг одоо тэр өвчин гэдэг зүйл тэр аюулт өвчин ням вирус бактери мөөгөнцрүүд ингээ хүлээж отож байдаг. Тэгэхээр бид бүхэн ер нь бол тэр та бүхэндээ зориулж ийм эрүүл мэндийн цогц мэдлэг олгоё, мэдээлэл өгье гэж бодож байна. Тэгээ манайхан бас бид бүхэн нэг юм зүйлэнд их туйширч авч үзээд туйширдаг арт юм. Тэнд нэг сайн лам байна, тэнд нэг сайн бөө байна. Тэрүүгээр засал хэлчихвэл энүүгээр ном уншуулчвал би эрүүл болчихно гэж бодож байна. Ийм бол байхгүй. Ямар нэгэн сургалтуудад сураад эрүүл болчихно гэж бодож байна. Ямар нэгэн далд ухамсарын сургалтанд сураад одоо манай дээр жимчлүүлсэн хүмүүс маш олон хүн байна. Тэр хүмүүс юу гэж хэлж ихээр би тийм сургалтанд хэдэн дөрөв төлөө зурсан. Иймж юмд ингэж эмчилгээнд ийм сургалтанд ийм хичээлд ийм курсд ингэж сурсан. Гэт эдгэрээгүй харамсалтай. Бүр шинжилгээнийх нь бичгүүдийг үзэхэд шинжилгээнийх нь үр дүнг үзэхэд бүр доортцсон ирдэг. Цаг хугацаа алдчихсан ирдэг. Хэрвээ бид нэг зүйлийг онцолж анхааруулж хэлэхэд хэрвээ бид нар ямар нэгэн сургалтанд сураад хичээлийг үзээд онлайнаар ялангуяа үзээд юм уу эрүүл болчдөг юм бол энэ орчин үед энэ ангаах ухаан байгаад яах юм бэ? Далд ухамсараар хүн эрүүл болчдөг юм бол орчин үед энэ эмнэлэг байгаад яах юм бэ? Энэ Америкийн нэгдсэн улсад багш нь явсан улс орнуудаа хэлээ л дээ. Тэгвэл Америк нэгдсэн улсад эмнэлэг байгаад байх. Японд эмнэлэг байгаад байх. Солонгост эмнэлэг байгаад байх юм. Сингапурт, Таиландд, Малайзад, Камбожид гэл Хонконг гэл энд бүгд чинь бүгдээрээ үнэхээр бид нар эмнэлгүүдээр нарт судалгаа шилгээ хийж үзсэн. Үгүй тэр эрүүл мэндийн үйлчилгээ нь хүнд хүрж үйлчилж байгаа үйлчилгээ нь бүх юм нь өндөр түвшинд хүрсэн юм байлээ. Хүндээ өвчтөндөө үйлчлүүлэгчтэй хурж үйлчилдэг. Мундаг тэр тоног төхөөрөмж шинжлэх ухааны алд амжилтыг ашиглаж байгаа байдал нь бол тэгвэл ягаад тэр улс орнуудад биднээс монголчуудаас илүү их одоо тийм эрдэмтэд судлаачид хүмүүс байгаа шүү дээ. Илүү их тэр далд ухамсарыг судалсан юм уу илүү их тэр манифест хийдэг хүмүүс байгаа шүү дээ. Гэтэл тэр улс оронд эмнэлэг байна. Эрүүл мэндийн байгууллага байна. Эрүүл мэндийн иймч ажилтан бэлтгэдэг их сургуулиуд байна. Орчин үеийн өндөр одоо тэр үр дүн үзүүлдэг эмчилгээний аргууд байна. Бид нар тэгвэл хэрэггүй байх байсан юм биш үү? Тэгээд зэрэг бид нар бас одоо юмыг наанта цантаа хүлээж авч сурах хэрэгтэй. Сургалт гэдэг зүйл хүнд эрүүл мэндийн сургалт зөвлөгөө гэдэг эрүүл мэндийн тийм сургалт бол хүнд одоо эрүүл ажил төрөх, өвчнөөс ангижрах. Өөрийнхөө тэр амьдралын хэмнэл хөвшил дадлаг зуршлыг зөв болгоход зөв мэдээлэл өгөх хэрэгтэй юм байна. Тэрнээс биш харамсалтай нь ямар нэгэн сургалтын зугаад хорт хавдар идэгэрсэн түүх дэлхийд одоо ер нь гарын 13 байх бахоо. Ижид гэдэг зүйл бол энэ их цөөхөн байх байлгүй дээ. Тэгэхээр зэрэг багш нь гэсэн энэ үйлсийн төлөө зориод явж байна. Яах гэж өнөөдөр Улаанбаатар хотод Монгол улсад эрүүл мэндийн төв байгуулад тэнцэнэ хүмүүсийг албан ёсоор эмнэлгийн эмч ажилтнтай тэнцэнэ ангаах ухааны хүнийг эмчлэх арга аргачлалтай эмчлээд сууж байгаа юм. Зүгээр сургалтанд сураад, зүгээр хичээл сураад төлбөр төлж онлайнаар хүн одоо элдв хүнд өвчин юмгээс ангижирчдэг бол одоо тэгэхээр зэрэг энэ орчин үеийн шинжлэх ухаанд ийм зүйл хийдэг ч бол бас хэцүү шүү. Яагаад бол ийм хүмүүс ихэрж уулзсан надад би ийм ч юмд сурсан, тийм сургалтанд сурсан. Тэгээд шинжилгээний бичгийн үзэхэд бүгд тэр шинжилгээгээр эрүүл мэндийн байдал доороо хатчихсан. Цаг хугацаа алдчихсан. Бүр үе шатны өвчнийг үе шатнд өндөрчихсэн байгаа.
Тэгэхээр бид бүхэн яах ёстой юм бэ гэж ерөөсөө багш та бүхнийг нэг эрүүл болтол ядаж нэг амьдралын зөв хэмнэл хөвшилтэй болтол болох хуйцаар эрүүл явхад чинь биеийнхээ эрүүл мэндийг хайрлахад оюуныхаа эрүүл мэндийг хайрлах сэтгцийн эрүүл мэндийг хайрлахад далд ертөнцөөс улбаатай тэр өвчин эмэг тусаад байгаа үндэс шалтгаануудыг зөв тайлбарлаж өгöd. Тэр астролог зурхаа дээр тулгуурлагдсан тэр хүний эрүүл мэндийн асуудлуудыг бас ярь тайлбарлаж өгөргээд. Тэгээ ер нь аливаа юм бүхэн хувь заяатай холбогдолтой байдаг. Хувь заяатай. Та нар бодлоо. Ямар хин нэгэн хүн төр төссөн том улс төрч болдог. Хин нэгэн хүн одоо сургууль багш, эмнэлэг дэмч, хин нэгэн хүн малчин, одоо хин нэгэн хүн өсчин, хин нэгэн гуталчин, үйлдвэрийн ажилтан, уурхайн ажилтан гэдэг. Аливаа юм бүхэн өөрөө тухайн хувь хүн бүр өөр ингэсэн хувь заяатай байдаг. Тэр хувь заяан дээр нь тухайн хүн хэдэн наснда ямар өвчин эмгэг тусах вэ гэдэг нь хүртэл од гариг иргэсийн нөлөөгөөр тодорхойлогдчихсан, зурагчсан байдаг. Тэрнийг далд ухамсараар өөрчилж тэр хүний хувь заяаг өөрчлөгдөх боломж байхгүй. Хүний хувь заяаг өөрчлөх боломж байхгүй. Хүний хувь заяаг өөрчлөх, улс орны хувь заяаг өөрчлөх, дэлхийн удирдлагын хувь заяаг өөрчлөхийн тулд энэ нар сар од гариг иргэсийн эргэх хөдөлгөөний өөрчлөх хэрэгтэй болох байх. Тэрнээс биш ямар нэгэн эдтэн шидтэн хүний одоо насных нь хэмжээ болсон бол түүнийг уртцахна гэж байхгүй. Хин нэгэн хүний амьдрал зайлшгүй тохиох тэр зүйлийг ор мөргөө алга болгох нь арилгана гэж байхгүй. Байдаг шүү гэдгийг хэлэхээр байна. Тэгэхээр бид нар одоо жоохон мэдлэгээ дэвшүүлэх хэрэгтэй. Мэдлэг боловсрлоо дэвшүүлэх хэрэгтэй. Ялангуяа эрүүл мэндийн мэдлэг боловсрлоо дэвшүүл. Альва юмд тэр логик аюуханаар хандаж сурах хэрэгтэй. Рационал тархиараа сэтгэх хэрэгтэй. Бид нар логик аюуханаар сэтгэж сурах хэрэгтэй. Рационал тархиараа сэтгэх хэрэгтэй. Бид нар жоохон юм унших хэрэгтэй. Ядаж ChatGPT-гээс асууж сурах хэрэгтэй. ChatGPT-гээс асууж сур. Бид нар ер нь шулуухан хэлэхэд маш их одоо монголчуудаа элдвэр хэлээд яах вэ? Ерөнхийдөө бол бас юм хит туйлшрамтгай юм болоо да гэж би үл үздэг, боддог. Шинжлэх ухаан талаас нь, танин мэдхүй талаас нь юмыг огт судалдаггүй. Дамаар, сургаар юмд ханддаг. Дамаар, сургаар юмд маш их ханддаг. Тэгэхээр бид бүхэн энэ зам байрлалаа засах хэрэгтэй байна. Эрүүл мэндийн боловсролоо дэвшлүүлэх хэрэгтэй. Амьдралын чанараа дэвшлүүлэх хэрэгтэй. Ер нь хувь хүний хөгжил бол тухайн одоо ер нь хүн ад жаргалтай эрүүлэг сайн сайхан амьдрах гол үндэс бол хувь хүний өөрийн хөгжил байдаг. Харамсалтай нь бид нэр тэр зүйлийг ерөөсөө ухамсарлахгүй ойлгохгүй байна. Гаднаас буруутан хайгаад байгаа. За тэгээд далд ухамсарын ч байна уу ямар нэгэн тийм сургалтуудад сураад одоо чиний аюул төвчин эмгэг ор мөргөө алга болно гэдэг зүйл их хэцүү. Харин эрүүл мэндийн мэдлэг олж авах, боловсрал олж авах, зөв дадал зуршил олж авах, бий болох гэх мэтчлэнгээр боломжтой байдаг. Энэ бүх юмыг яагаад хэлж байгаа юм гэхээр өнгөрсөн үе хугацаанд би мянган хүний астрологийн зурхаан тооцооллыг хийсэн. Ингэх хугацаанд тэр хүмүүсийн хэдэн наснд ямар үйл явдал болох тохиох, ямар үед ирэхний нөвдөх, юунаас анхаарах, хэдий өвдөх тэр бүх юмыг астролог зурхаан тооцоололд сүйрлэж, шинжилж, тооцоолж, бодож гаргаж ирж хэлж чаддаг. Түүн дээрээ үндэслээд. За одоо тэгэхэр зэрэг багш нь бас одоо ингээд зүгээр ч нэг та бүхэндээ сургалт орох гээд өөрийнхөө энэ алтан цагийг үрээд өөрийнхөө энэ цагаас хомслоод өглөө 5 цагт босоод за Монголынхаар бол арай 9 цагт 21 цагт ингээд хичээл зааж өгч байгаа. Өөрийнхөө дэмжигч, дагагч та бүхэндээ зөв мэдлэг мэдээлэлтэй болоосаа эрүүл саруулын тун сайн сайхан байгаасаа гэдэг үүднээс ийм сургалтыг явуулах гэж байгаа шүү гэдгийг хэлье. Таны эрүүл энхийг гэрэлтүүлнэ гэдэг пэйж хуудсанд лайк дараад таны эрүүл энхийг гэрэлтүүлнэ гэдэг чатанд нэгдээд түүгээр та бүхэн
Zoom-ийн линкийг авах хэрэгтэй. Ингээд 9, 10, 11 өдрийн 3 өдөр сургалтанд оролцох боломжтой байгаа. За өмнө нь нэг хүн бас асуусан. За тэгмэгц дараа бас багш дараа нэг лайв хийхдээ та бүхэндээ ирээдүйн тухай зөвхөн л бошгуудын тухай лайв хий гэж бодож байгаа. Өмнө нь бас зөндөө олон удаа хийжсэн та бүхэндээ. За одоо ирээдүйд энэ Монгол улсад ийм болон дохион. За Америкт ийм үйл явдал болон дохион. Японд ийм үйл явдал болон дохион. Энд ийм газар хөдлөлт болно, тиймд өвчин аюул, тийм зүйл болон дохион, иймнээс анхаар гэдэг. Ер нь дэлхийн геополитик геостратеги их аюултай болчихлоо. Ингээд сүүлийн үе та бүхэн харж байгаа Орос Украины дайнаас холбоотойгоор Монгол улс нэвд шатхууны асуудалтай болсон нэг хэсэг. Энэ арилаагүй. Цааш ч гэсэн энэ асуудал байна. Зууны дэлгэр цагтаж байна. За одоо гэтэл Америк нэгдсэн улс Венесуэл улсын ерөнхийлөгчийг Николас Мадурог цэргийн тусгай ажиллагаа явуулаад Америкт аваад ирлээ. Уг зүүн эн чинь бол ерөөсөө л юу гэсэн үг юм те. Франц улсын одоо за Англи улс цэргийн тусгай ажиллагаа явуулал Ирланд улсын ерөнхийлөгчийг харгуушн гэрээс нь унж яхад нь барил аваад ирж байхдаа адилхан зүйл болчихж байгаа. Энэ дэлхийд дахин геополитик, геостратеги маш их том сорилтуудыг одоо авчирч байна. Одоо нэг бошгыг та бүхэн өмнө бас сонсч ирсэн баг. Хойдын дайн улирч өмнөдийн дайн эхлэхийн цагт миний ард түмэн яандаа гэд. Одоо бол хойдын дайн улирах ирээдүйд улирна гэдэг чинь дууснаа гэсэн үг. Удахгүй өмнөдийн дайн эхлэхэд бил юм байна. За тэгэхээр зэрэг өмнөдийн дайн одоо тэгээ Тайван руугаа энэ тийм ээ одоо ямар нэгэн байдлаар тэр улсын л асуудал байлгүй дээ. Тэгтээ ер нь бид бүхэн ирээдүйд маш их сорилт тулгарх гэж байна монголчуудаа. Маш их сорилт тулгарнаа биднэрт. Одоо та нар жаргаж яваа үе дээрээ байна. Бид нар жаргаж явнаа. Толгоогоор нэг юу лээ төлөөрөө толгой хийгээл явж гин. Бид нар байгалийн баялагийг зараад олсон мөнгөөрөө ерөөсөө зөвөр баруун солгоогүй идэж ууж хэрэглээд улсынхаа ирээдүйд бид нар хэр анхаарч байгаа юм бол би одоо сайн мэдэхгүй байна. За ер нь бол биднэрт ирээдүйд маш их сорилт ирж яваа гэдгийг дахиад хэлчихье. Сорилт ирж яваа. Энэ хэцүү цаг үе сорилтуудыг ямар хүн тулах юм бол эрүүл хүнд тулж чаднаа. Тэгээд бид бүгдийн хамгийн гол чухал зүйл бол эрүүл мэнд чухал юм шүү гэдгийг бол хэлье. Эрүүл мэндэд анхаараа. Одоо баярлага яах вэ? Баяр бол болол нэг өдөр, 2, 3 өдөр болол байгаа юмаа зараал бараал идэл уугаал дуусна. Баяр нэг давааны цан даваа гэдэг шиг баярын дараа баяр гэж бид нэр амьдарч штэ. Гэхдээ хүн баяр тэмдэглэл хүний эрхийн асуудал. Гэхдээ та нарт хэлэхэд бол хүнд баяр тэмдэглэх яах вэ? Баярын цаанд баяр байгаа. За хамгийн гол зүйл нь бид эрүүл мэндэд анхаар. Эрүүл хүн бол ирээдүг одоо бүтээх бах, эрүүл хүн бол одоо баян болж болох бах, эрүүл хүн бол гадаа дотоодоор аял зугаалж болох бах, эрүүл хүн бол одоо эрүүл явбал одоо сайн хань нийтлэлтэй болох, үр хөвгтэй болох бах. Эрүүл явбал эрдэм мэдлэгтэй боловсралтай байх бах. Эрүүл хүн бол одоо ихийг хийж бүтээх бах. Зарим эмчлүүлж байгаа хүмүүсийнхээ өдөөс хараад суугаад бол үнэхээр бүр баруун нэг шаландаар орчмор гэж хаашаа харнаа л гэмээр зүрх шивширмээр юм ярьдаг штеп. Гээ одоо би ч ерөөсө сарын л настай гэсэн. Би ч ерөөсө 3 сарын л настай. Манай одоо эмнэлгээр явсан эмнэлэг ингээд намайг одоо эмчилгээ өгсөн.
Одоо танд арга байна уу? Тань та хамда сүүлчийн найдвар гэл маш олон л хүн ирж байгаа. Тэгээд тэр бүхнийг мэдээж ирэх чадахыг нь бол эмчлээл өгнө. Тэгээ бас минь ямар би чинь итэн шиттэн биш, бурхан биш. Манай тэр эмчилгээний одоо тэр аргачлалууд маань тухайлбал хорд хавдрын 1-2 дугаар шатынд л маш өндөр үр дүн үзүүлнэ. Өргөслүүдийг болгодог. Ойлынхаг ширгээдэг. Бамбаа олчирхайн занглаа юм уу тархиндх суцсны занглаач гэдэг юм. Ингээд өргөслүүдийг болгох иймэрхүү юмнуудад маш их нөлөө үзүүлдэг. Манай чинь бас дийлэхгүй юм байгаа шүү дээ. Тэгээд манай тэр эмнэлгийн танав төхөөрөмжөнд маань эмчилгээний аргадан маань эмчилж чадахгүй маш олон өвчин эмгийг би үнэ хэлээд яг бүх юмыг эмчилдэг гэж. Хорд хавдар 3-4 дугаар шатанда ороод ирчихсэн байх ч юм бас өөдөөс нь хэлэх үг болтдгүй. Хүн хуурах хэцүү. Өө уучлаарай та хэвээр ямар ч авралгүй гэж хэлэх хэцүү. Тэр хүн тэр дэдрэнгөө өмнө нь улсын эмнэлгүүд нь хэлсэн байна шүү дээ. Гадаадын тэнд эмнэлгүүдэд очиж шинжилгээ өгөөд тэр нь баттгагдсан. Хамгийн эцсийн сүүлчийн найдвар таал байна да. Таны тухай сонсоод ирлээ гэж хэлэхэд нь хэлэх үг болдоггүй. 4-р шат. Хэвлийн ус. Хэвлийн тусчсан. Дотоороо тусалталтай болцсон. Баг орноосоо бочдохой болсон. Ядруу нэсэлхтэй нүргөөд аваад очиал гэдэг. Тэгээд ер нь бол хэцүү хүмүүстэй одоо эрүүл мэндийн хүнд өвчин шалтгаантай тэр эмчлэгдэх цаг үе гэдэг юм уу, эмчлэгдэх боломж гэдэг юм уу тэр бүх юм дуусчихсан. Хувь зээн тодорхой болчихсон хүмүүс бас ирэх юм. Тэр заавал тэгж тартагтан тулгаж ирэх хэрэг байдаг юм уу да монголчуудаа ер нь. Тийм учраас та бүхэн сургалт явуулах гэж байгаамаа. Тэгээ яг сургалтанд маань та бүхэн бол хүсвэл одоо орж суугаарай гэдгийг хэлэх байна. 3 өдрийн сургалт байгаа. Үүнд төлбөргөө биеийн эрүүл мэндийн талаар сэтгэл зүйн хүн сэтгэлээрээ хэрхэн өвддөг талаар далд ертөнцөөс хамаарч хэрхэн өвддөг талаар 96 зурлаг буюу астролог тооцоол дээр тухайн хүний өвчин эмгээг энэ од гариг ирсэн нөлөөж бас том чухал байдаг юм байна шүү дээ. Ер нь хүний хувь заяа гэдэг чинь. Ер нь хүн бүрд хорт хавдрын эс байдаг. Гэтэл яад хүн бүр хорт хавдар тусчдаггүй. Тэг чин биеийн дархлаанда биеийн эсэргүүцэлдээ ч бас гол юм биш. Хувь заяанда байдаг шүү дээ. Мэдээж амьдралын нөхцөл байдал нөгөө хорт хавдрыг үүсэх олон шалтгаан нөхцлүүд бий. Тэр бүх юм нь олоолаад авахцах, огтлолцох тийм ээ. Тэр айхтар хүнд өвчин эмгийг тусах тэр нөхцөл байдал үүсэх тэдгээрийн огтлолцол дээр тэр айхтар хүнд өвчин эмгийг тусчиж байгаа. За тэгэхээр зэрэг 1 сарын 9, 10, 11-ний өдрүүдэд бүгдээр Zoom-ээр сургалт маань албан ёсоор явагдана. Үүнд шинжилгээ ухаан танин мэдхийн талаас нь та бүхэнд мэдээлэл олгоно. Багш нь өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд монголчуудын эрүүл мэнд, Монгол улсын гар тогтнол, Монгол улсын үндэсний аюулгүй байдал, монголчуудын эрүүл мэнд, монголчуудын оюун ухаан ухаарлт гэгэрэлэнтэй зүтгэхтэй өмнө нь багш нь ямар нэгэн байдлаар ийм сурталчилж байгаагүй, тариа сурталчилж байгаагүй, сүлжээний бизнес сурталчилж байгаагүй. Одоо өнөөдрийн байдлаар ч гэсэн ийм тан зарж сурталчлаад байгаа юм бол алга байна. Тэгэхээр тэр сургалтын дээр зөвхөн та нар тэр амьдралын зөв хэмнэл хэвшилтэй болох, эрүүл сарвал болох үндэс шалтгаанууд хүн яагаад өвдөд байгаа юм? Өвдсөн ямар хүн өвдсөн гэдгээ яаж одоо хүлээн зөвшөөрөхөөс эхлээд эдгэрэх тэр бүх зүйлүүдийн тухай ярина. Тэр бүх зүйлүүд бодиттой үндэслэлтэй зүйлүүдийн талаар та бүхэндээ сургалт орё гэж төлөвлөөд бэлдээд байж байна. За тэгээд өнөөдрийн лайвыг үзсэн та бүхэнд баярлалаа. Дараагийн удаа мөн та бүхэндээ багш нь ирээдүйн зөгнөл буюу бошхын талаар та бүхэндээ нэг сайхан лайв хий гэж бодож байна. Өмнөх лайвыг үзсэн баха. Солон өнгөрсөн 20 гаруй жилийн турш хугацаанд маш олон 100,000 хүний астролог зурхаан тооцоолыг хийхэд энэ сая солонгосоход ганцхан хүн Монгол улсын ирээдүйн талаар надаас
одоо тэр бошиг зөвгөнлийг одоо монголчууд хэлж өгөөч гэж 150 мянган вонны төлбөрөөр төлсөн. Өнгөрсөн 20 гаруй жилийн түүхэнд олон мянган хүний асарлааг тооцоолол хийхэд ердөө энэ 2025 оны 12 дугаар сард цорын ганцхан хүн л Монгол улсын ирээдүй оршин тогтнол тусгаар тогтнол Монголс маань ямар байх вэ гэдгийг зөвгнүүлэхээр бошиглуулахаар энэ асуултанд хариулт авахар ганцхан хөл төлбөр төлсөн байдаг. Үлдсэн бусад бүх хүмүүс нь л дандаа амин хувийн амьдралаар асууж уулзаж ярьж холбогдож ирсэн. Тэгээд тэр хүний юм өгөл хийгээд дууссан. Тэр хүн зохих хариултыг нь бол өгч байгаа. Монгол улсын цаашид мандан бодрох уу? Эсвэл одоо урууданд ороодч яваа юу? Өөр Монголоос өөдгөн дэвжих үү? Эсвэл Монгол улс одоо унаж одоо хэцүү цаг үеийг туулах гэж байна уу? Эсвэл Монгол улсын өмнө нар мандаж байна уу? Нар өндөрт хөөрч байна уу? Монгол улсын нар нь хэсэг жаргаж байна уу гэдэг тийм ээ. Энэ асуултанд нь хариулт өгж байгаа. Тэр юуны имийг бүгдийг хийгээд дуусчихсан байж байгаа. Тэгээд дараа нэг тусгайлан бас нэг зөвгөнл лайвтай зөвгөнл бошготой холбогдуулаад нэг лайв хийж бодож байгаа. Тэгвэл бол үзэж байгаа хүний тоо бол нэг 68 л байна өө. Тэгээд ер нь яг ингээд ирүүлэх сайн сайхан байх ч юм уу, зөв зам өрч юм уу, ухаал гэгэрэл ч юм уу, бясалгал ариусгал ч юм уу, ингээд ер нь ийм талын юмыг бол хүмүүснийх манайхан лайв бол цөг үздэг юм байлээ. Яг хөө тэр цаад нөгөө нэг элбийн хов, жив, шар мэдээ нөгөө Оросын талд Орос Украины талд хоёр талд орж байлддаг. Юу манайхан чинь сошиалар дайддаг. Хин нэгэн уус төрч, хин нэгэн жүжигчин дуучдын одоо тэр биеийнхаа зүс царай салсан саринсан амьдралыг бол хэдэн зуун хэдэн мянгаараа үздэг юм байлаа. За тэр чи яах вэ? Одоо монголчуудад бас нэг том асуудал үүснэ. Тэр өгөхөр одоо Америкийн зөв буруу, Венесуэлийн зөв буруу гэд манайхан хоёр тал болоод одоо хоорондоо эрүүл тэмцэл хийгээд эхэлсэн байлаа. Тэгэхээр зэрэг та нар маань нэг ийм зүйлүүдээс бас хол байгаарай. За тэгээд хүсвэл та бүхэн тэгээд тэр 9-10-11-ний сургалтанд суугаарай гэж хэлэх хүсэж байна. Амжилт хүсье. 2026 оныхаа анхны сюрпризийг багш та бүхэнд баярлаа гэж бодож байна. Лайв минь үзсэн та бүхэнд баярлалаа. Эрүүлэнх ажил сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Америк нэгдсэн улс Сиэтл хот. Одоо энд 2026 оны 1-р сарын 5-ны шөнийн тэг цаг 47 минут болж байна. За тэгээд бүгдээрээ тоолсон цагта Zoom-ээр эсвэл Google Meeting. За харин Zoom-ээр авах байх. Уулзцгаая гэж хэлэх байна. За баярлалаа та бүхэнд амжилт хүсье. Тэгээ та бүхэн маань саяны таны эрүүл энхийг гэрэлтүүлнэ гэдэг пэйж хуудсанд орж ирээрэй. Таны эрүүл энхийг гэрэлтүүлнэ гэдэг чатанд нэгдэж ороорой. Энэхүү чатан дээрээ багш нь та бүхэнд цаашдаа эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, мэдээлэл өгөх, цаашдаа тэр сургалтаа оруулах сургалтаа орох линкийг тавина. За амжилт хүсье, сайн сайхныг хүсье өрөөё. Мөн Улаанбаатар хотод яг бас хүсвэл та бүхэн багшаа эрүүл мэндийн төвөөр орж эрүүл мэндийн манай эмч байгаа эрүүл мэндийн зөвлөгөө авч болно, эмчилүүлж бас болно. Багш нь бол Америк нэгдсэн улсад алцахгүй сайн байна. Энд хүнээ эмчлээд асарлаг тооцооллоо хийгээд дажгүй сайхан байна. Номоо редакторлоод зорьсон ажил зорилгодоо биелүүлэх гээд хичээгээ зүтгээд явж байна. Баярлалаа та бүхэндээ.